Хүнсгүүд аж ахуйн үйлдвэрийн сайд Идэрбат хаврын тариалтын талаар мэдээлэл хийлээ. 2026 онд улсын хэмжээнд 372.7 мянган га талбайд үр тариа, 16 мянган гад төмөс, 18.3 мянган гад хүнсний ногоо, 121.9 мянган гад малын тэжээл, 104.1 мянган гад досны уран бол нийт 633.4 мянган гад тариалт хийхээр төлөвлөжээ. Хаврын тариалт энэ сарын 12-ны байдлаараа 42.1 мянган гад үр тариа, 1.1 мянган гад төмөс, 833 гад хүнсний ногоо, 460 гад досны уран бол нийт 44.6 мянган гад тариалт хийжээ. Атрын 4 тариалангийн доктортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны гүйсвэрээр олгогдож байгаа 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг гүйсвэрийн санхүүжилтийг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмөс хүнсний ногооны тариал эрхлэгчдийн механик жуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалттай зээлийн их гүйсвэрийг шийджээ. Одоогоор 521 иргэн аж ахуй нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгохоор шийдвэрлсэн байна. Өнөөдрийн байдлаар 345 иргэн аж ахуй нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкуд судалж байна.